Параллелограмм бол хоёр хоёроо параллел шулуунуудаас бүтсэн дүрс юм. Тэгэхээр боломжуудыг харцгаая. Нэг боломж бол дөрвөн өнцөгт. Параллелограмм бол дөрвөн өнцөгт гэдэг нь илэрхий юм. Дөрвөн өнцөгт гэдэг нь дөрвөн талтай дүрс өгөөд энэ нь дөрвөн талтай гэдэг нь илэрхий зүйл юм. Параллелограмм бол үргэлж ромб болоод байдаггүй. Ромб бол параллелограммын онцгой төрөл өгөөд талууд нь хос хосоороо параллел шулуунууд байхаас гадна бүх талууд нь ижил урттай байдаг. Мөн квадрат нь бүх өнцөг нь 90 градус байх ба ромбын онцгой нэгэн төрөл нь болно. Иймд энэ бүгдээс бид параллелограмм бол дөрвөн өнцөгт гэдгийг хэлж чаднаа. Тэгээд бүгдээрээ хариуг нь шалгаж үзье. За одоо энэ санамжийг харах нь зөв санаа байх болно. Тэгэхээр энэ бидний саяхан хэлсэнтэй адил зүйлийг хэлсэн байна. Гэхдээ энэ нь чиний бодож байгаа бодлого нь тохирсон зүйлийг зөвлөсөн байна. Дахиад зарим нэг дасгал хийцгээе. Сюзаны дэлхийн ертөнцийг аврах аяллаа багт ажиллаж байв. Уг аялалд явах нь боломжийн санагдаж байсан. Түүний сүүлийн сорилтын хувьд тэр ромб хайх гэдэг тоглоом тоглох хэрэгтэй болсон. Шидтэн түүнд квадрат дөрвөн өнцөгт параллелограмм байгаа гэж хэлсэн бөгөөд тэр хэлбэрээр нь аль нь ромб болохыг тодорхойлох ёстой байв. Тэр орчлон ертөнцийг аврахын тулд аль дүрсийг нь сонгох ёстой вэ? Тэгэхээр квадрат бол ромбын онцгой нэгэн төрөл юм. Ромбын эсрэг талууд нь хос хосоороо параллел гэдгийг санацгаая. Хос хосоороо параллел талууд байх ёстой. Квадратын талууд нь хос хосоороо параллел байдаг. Мөн түүний нэг нэмэлт нөхцөл нь бүх өнцгүүд нь тэгш өнцөг байдаг явдал юм. Тэгэхээр квадрат нь ромб болж чадна гэдэг нь тодорхой юм. Одоо бүх ромб дөрвөн талтай байдаг. Иймээс бүх ромб нь дөрвөн өнцөгт болно. Гэхдээ бүх дөрвөн өнцөгт ромб болох албагүй. Талуудынх нь аль нь ч бие биетэйгээ параллел байдаггүй дөрвөн өнцөгт байж болох юм. Тэгэхээр бид үүнийг сонгохгүй. За дахин нэг удаа параллелограмм бүх ромб нь параллелограмм болно. Тэдний талууд нь хос хосоороо параллел байдаг. Тэдний талуудыг төлөөлөх хос хосоороо параллел хэрчмүүд байгаа гэсэн үг. Гэхдээ бүх параллелограмм бол ромб байх албагүй юм. Иймд хэрвээ хэн нэгэн чамд квадрат өгөх үед квадрат бол үргэлж ромб болно гэж хэлж болно. Дөрвөн өнцөгт нь үргэлж ромб болох албагүй. Мөн параллелограмм нь ч бас үргэлж ромб байх албагүй. Бид үүнийг зөв хийсэн байна.